гэд ингээд загнаад амар өндөр дуугаар зохиод авч байгаа байхгүй хүүхдээ. Тэнгүүд тийм юм мэдэрч өсч байгаа хүүхд чинь нөгөө үйлдэлээ хийхгүй хав тий. Энэ бүх суур хүмүүжлийн дараа нэг багшийн хүүхдийг нөгөө сургах хүмүүжүүлэх гэдэг тэр нэг зүйл орж иж байгаа шүү. Хүүхэд болгоо нөгөө өөр онцлогтой, өөр зан чанартай, өөр хэрэгцээтэй гэдгийг нь үндэслээд Монгол улсад бол хамгийн ихээр Монгол хүүхдэд тохирсон бодлого, журам, арга зүй маш хэрэгтэй байна. За сайн байцгаана уу? Юуны түрүүнд манай подкастыг сонсож байгаа хүмүүст өглөө өдөр арай минь төргий. Тэгээ манай подкастын нэр маань Хүнээс эхлэх подкаст байгаа. Тэгээд хийж байгаа ажилтайгаа холбоотой ер нь нийгэмд олон төрлийн асуудлуудаар зочтой урьж ярилцах болно. За өнөөдөр манай анхны дугаарын зочноор гэрэл маань ирсэн байгаа. Тэгээд өөрийгөө бас манай үзэгчдэд танилцуулаач. Сайн байна уу? Намайг подкастт орж оролцуулж байгаад маш их баярлалаа. Тэгээд яг ийм мэрэгжлийнхаа нэг салбарын хүмүүстэй хамтдаа мэрэгжлийн талаар ярихдаа маш их баяртай, тогтолтой хүрч ирлээ. За тийм миний нэрийг бол Гамболтын гэрэл гэдэг. За би болохоор хүүхдийн хөгжил, боловсролын мэрэгчлэн гэдэг үндсэн мэрэгчлээ. За илүү мэрэгсэн магистраар мэрэгчсэн мэрэгчл маань болохоор тусгай болонд шамруулах боловсролоор мэрэгшиж төгссөн. За ийм боловсролын салбарын хүн байна. За тэгэхээр айгүй дараахан өөрийгөө танилцуулчлаа. Миний бодлоор бол манай гэрэл маань Унгар улсад бас энэ яг тэг шамруулах тусгай боловсролоор ингээд кондакт хийдэг гişin гэж хэлдэг тийм. Тэгэхээр тэр чиглэлээр ингээд сурсан. Ер нь яагаад энэ чиглэлийг ер нь анханасаа энэ сургууль төгсөө сонгох болсон бэ? 10 орчим жилийн өмнө яг би нөгөө том ихчтэйгээ хамтраад манай том ихч болохоор сонсголын бэрхшээлтэй нийгмийн ажилтан мэрэгчлээ эмэгтэй байдаг. За тэгээ манай ихч болохоор маш нийгэмд маш чухал зүйлийг олж хаарсан болохоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд яг ингээд боловсролд яг бүрэн хэмжээгээр хамрагдаж чадахгүй байна. За зарим тохиолдолд ингээд хүүхдүүд болохоор сургуультаа ингээд явж хамрагдаж чадахгүй ингээд гэртээ аягүй хүлддэг. За тэгээ энэ хүүхдүүдэд болохоор би хичтэйгээ баг болж ингэж хамтраад тэгээд сайн дураар тухайн хүмүүсийн гэрээрэнд яваад за тийм жижиг юм боловсролын үйлчлэгээ буюу за одоо ингэж хамтдаа ном уншдаг ч юм уу те эсвэл гартаа гар урлал хийдэг ч юм уу ингээд дуу хөгжим ч юм уу те иймэрхүү маягаар ингээд хамт хүмүүсийн гэрээрэнд яваад танилцаад за тэгсэн чинь нөгөө сүүлдээ нөгөө хүүхдүүд маань айгаа орлуулаа болоод тэгээ бид нар нөгөө хүүхдүүдэд бүр цуглуулж ингэж хамтдаа юм хийдэг болоод за тэгээ эндээс би юуг олж харсан бэ гэхээр энэ хүүхдүүдийн боловсролын эрхийг нь хангадаг яг мэрэгжлийн хүн болох маш хэрэгтэй байгаа юм байна. Мэргэжлийн хүн бас хэрэгтэй юм байна гэдгийг ингээ олон жилийн өмнө олж хараад тэгээ ер нь бол яг тэр чиглэлээр мэргэжлээ анх бол сонгож исэн. Тэгвэл яг цэвэр нөгөө амьдралаас өөрснөөс ураж гарсан сонголт болсон юм шүү дээ тий. За тэгээд Унгар улсад сурсан тий. Унгар улсад одоо яг энэ чиглэлээр 4 жил бакалаврын боловсрол эзэмсэн байгаа. Дараа нь болохоор Англи улсад тий магистр хамгаалсан байгаа. Тэгэхээр хэдэн жил суралцсан гэсэн үг үү? За Унгарт болохоор нийт 6 жил суралцсан. За тэгээд тэрний дараа ажиллаж агаад Унгар улсад ажиллаж байгаа дараа нь Их Британи улсын Лондонын их сургуульд магистр хийхээр явсан байгаа. Тэгэхээр нэг нийт бол нэг 8 жил гаруй байж агаад Монголд ирсэн байна. За тэгээд энэ өндөр хөгжилтэй улс орнуудад ингээд суралцсан явж байхад юу одоо чамайг эх орн руу чинь дуудсан бэ? Юу хийх зорихоор одоо Монгол улсад буцаж ирсэн бэ? Монголдо ерөнхийдөө бол нөгөө ирэх хамгийн их том шалтгаан нь юу байсан бэ гэхээр би одоо Европын өндөр хөгжилтэй оронд ч юм уу эсвэл Их Британд ч юм уу те мэрэгчлэрээ угаасаа ажиллаад тэгээ ингээ явж байхдаа яг юуг аягүйх мэдэрчээсэн бэ гэхээр би бол энэчээ ингээд надаас гадна 1000 хүн байна. Би энэ ажлаас гарлаа гэж бодоход те тэнцээ 999 намайг орлох хүмүүс аль хэзээндээ ингээ бэлэн байгаа те нөгөө талаараа болохоор нөгөө нэг аль хэзээндээ бүх зөвлөн тогтцсон тийм зүйл учраас тогтцсон тийм соёл тогтцсон тогтолцоо учраас би тэрний нэг хэсэг болоод тэрнийг яаж хийдгийг нь би хийгээд хэрэгжүүлээд яг ингэж ажиллах тийм мэрэгжлийн ажил байсан. Харин Монголдо ирэх шалтгаан маань гэх юм бол би энэ ингээд нэг 100 дотор баг ингээд тийм цөөхөн хідэн мэрэгчлэн дотор одоо ингээ би нэг нь болно гэдэг чинь миний нөгөө нэг гаргах ажиллах үр нөлөө бол ингээ маш чухал үн цэнтэй байна гэдгийг нэгдүгürt аягүй мэдээд тэрийгээ яг одоо яг Монголдо ирээд хэрэгжүүлж ажиллахыг одоо хүсэж байна. Нөгөө талаараа болохоор
манай Монголын нөгөө нэг юмс маань яг одоо нөгөө эхэлж байгаа яг эхлэлийн цэгээс ингээд дээшлээд явж байгаа учраас те нөгөө нэг айл хэзээ 10 шит ингээд хийцэн юмны хажууд болохоор би ингээд энэний нэг хэсэг болоод хамтдаа хөгжүүлнэ гэдэг маань бол маш гой санагдаж байгаа учраас ерөөхдөө Монголоо зорж ирсэн байгаа. За тэгэхээр нөгөө тусгай хэрэгцээд боловсрал гэж яриад байдаг, тэгш хамруулах гэж яриад байдаг, тэгш боловсрал гэж олон төрлөөр яриад байдаг шүү дээ. Тэгэхээр яг энэ ойлголтын хувьд яг эцэг эхчүүдэд ч юм уу ингээд нийгэмд тайлбарлахад одоо яг энгийнээр тайлбарлахад яг юу гэсэн утгатай вэ? Тэгэхээр олон улсад яг юу гэж бодоод байна гингүүт би таныг энгийн нэгэн жишээнээр ярих юм бол сая ингээд их Британд Англид ингээд манайх гэр бүлээр амьдарсан. Би багцны хүүхэдтэй. Тэгээ манай хүүхэд ингээд боловсролын байгууллагт хамрагдаад ингээд цэцэрлэгт явхад болохоор манай хүүхэд тэр анкет болоо одоо тэр бичиг заасан дээр ингээд тусгай хэрэгцээт гэж тэмдэглэгдэж байгаа байхгүй юу. За манай хүүхд болохоор хөгжлийн бэрхшээлтэй ямар нэгэн онцлогдсон бэрхшээл байхгүй. Тэг яагаад манай хүүхдийг тэгж онцлоод одоо тэгж тэмдэглэгтэй яваад байна вэ гэхээр манай хүүхэд их хэл нь англи хэл биш. English as an additional language буюу одоо ингээд англи хэлийг нэмэгдэл хэлээр сурж байгаа учраас энэ хүүхдэд илүү юмыг ингээд тодорхой тайлбарлаж хэрэгтэй, илүү нэмэлт 2 3 удаа тайлбарлаж хэрэгтэй. Яагаад гэвэл тухайн хүүхд нөгөө хэлийг ойлгох хэрэгтэй учраас. Тэгэхээр яг олон улсынхаа нөгөө нэг илүү нэгдсэн нөгөө нэг концепцээрээ болохоор хин нэгэнд ямар нэгэн нэмэлт дэмжлэг хэрэгтэй байна уу? Тэр бол тусгай хэрэгцээ гэж үзээд байгаа. Гэхдээ яг нөгөө Монгол улсад ороод тэгэхээр болохоор шууд нөгөө эхэлж байгаа учраас яг шууд хөгжлийн бэрхшээлтэйгээ ойлгож үздэг. Тэгэхээр нөгөө нэг хөгжлийн бэрхшээл болон тусгай хэрэгцээг дахиад ингээд ярих хэрэгтэй болох л та. Тусгай хэрэгцээтэй хүүхэд тэгвэл зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй биш юм байна гэж юу ойлгож болох юм ба шүү дээ. Яг үнэ. Тэгэхээр тусгай хэрэгцээтэй хүүхэдд боловсролыг яг өөр өөрсдийнхөө онцлог байдлаар өгөхөд багш нарын үүрэг, мэргэжлийн багш нарын үүрэг ямар үүрэгтэй байдаг вэ? За мэргэжлийн багш нарын үүрэг гэхээр яг энэ дээр би айгүйх тодруулж хэлмээр байгаа нь хүүхдэд хичээл зааж байгаа бүх багш нарыг хамруулж хэлж байгаа гэдэг тий. Яг нөгөө нэг тусгай хэрэгцээтэй хүүхдүүдэд нь тусгайгаар заах багш нарыг бол биш тий. Тэгээ энийг яг нөгөө тодруулж асууж яг нэгтгэж хариулмаар санагдаад тэгэнгүүт ерөөхдөө хүүхэд болгоо нөгөө өөр өөр онцлогтой, өөр өөр зан чанартай, өөр өөр хэрэгцээтэй гэдгийг нь үндэслээд багш нар болгон тэр байдлыг нь хүлийн зөвшөөрөх юм бол нэгдүгürt айгүй чухал байна гэж үзэж байна. Яг үндсээр нь тэг хүүхэд болгон тэр нь болохоор яг саяны хэлсэн шиг нөгөө хөгжлийн бэрхшээлтэй гэж онцлогдоогүй байсан ч гэсэн ямарваа нэгэн хүүхдүүд онцлогтой зарим нь илүү удаан сууж чаддаг бол зарим нь удаан суух сонирхолгүй те. За тэгэнгүүт ингээ бүх хүүхдүүдийг ч юм уу дэмжихийн тулд ч мэдээж нөгөө нэг хүүхдийн үндсэн хэрэгцээ буюу хүүхд хүндлэгдэх, хүүхд сэтгэл зүйн хувь доктортой байх те. Багшаас айх юм уу ямар нэгэн боловсролын орчноос айхгүй байх те. Энэ хэрэгцээг бүх хүүхдүүд хангацсны дараа нөгөө нэг танин мэдгүн хөгжил нь явагдах яг үндсэн тавигдаж байгаа. За тэрэн дээрээ нэмээд тусгай нэмэлт хэрэгцээтэй хүүхдүүд дээр жишээлбэл за одоо сонсголын бэрхшээлтэй хүүхэд сонсгол одоо бага сонстойгоо ч юм уу сонсголын бэрхшээлтэй хүүхэд анги танхимд сууж байгаа бол яаж тэрэн дээр тэгвэл дэмжлэг үзүүлэх гингүүд нэмэлт нөгөө дэмжлэгийн системүүд нь хэрэгтэй болоод байна л да тий. Жишээлбэл одоо багшийн ярьж байгаа юмыг одоо яг хадамлаар гаргаж өгдөг ч юм уу. За эсвэл нөгөө багш ингээд нөгөө материалаа бичмлэр бэлдээд аваад ирсэн байдаг ч юм уу тий. Нөгөө хичээл заах материалаа ч юм уу тий. Тэгээ багшийн нөгөө нэг ур чадварыг ярихаар шууд утгаараа нөгөө тогтолцоо зохион байгуулалт тий бидний нөгөө нэг яг юуг баримталж цаашаагаа явж байгаа вэ гэдг нь айгуу чухал болох бах. Багшийн яг өөрөөс нь шалтгааллах зүйл бол нэг хүүхдийг яг бүх хүүхэд онцлогтой үнцэнтэй гэдгийг нүлээж авах болов уу гэж хамгийн ихнийхээ бол үндснээрээ хариулах юм байна. За тэгэхээр айгүй өргөн хүрээний асуудлууд болоо явчлаа. За тэгвэл миний өмнө ойлгож ирснээр хөгжлийн бэрхшээл ба тусгай хэрэгцээтэй ялгаа яг юу вэ? Хөгжлийн бэрхшээл гэдэг нэр томьёо нь өөрөө миний одоо яг сурч ойлгож мэдж байгаа болохоор хууль болон бодлого тий одоо яг нөгөө журам баримт бичгийн хүрээнд ерөнхийдөө бол маш их ашиглагддаг. Тэгэж ашиглагдах хэрэгцээ их байдаг. За тэгээд яг одоо таач мэдж авах тий нөгөө нэгдсэн үндэсний байгууллагын конвенц гэдэг юм байдаг тий маш жоо л тий тэрэн дээр болохоор яг хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдгийг ч юм болохоор яг ингэж үзэж байгаа шүү дээ тий бие бэлтрийн за болон оюун ухааны за тэгээд сэтгэл зүйн мэдрэх үеийн ялгаатай урт хугацааны ялгаатай байдал нь нийгмийн байгаа одоо энэ асуудалтай одоо огтлцсноос үүсэж байгаа тэр зүйлийг хөгжлийн бэрхшээл гэж нэрлэдэг байгаа тий. Тусгай хэрэгцээт гэдэг нь болохоор илүү нөгөө дэмжлэг. За яаж дэмжих үү? Яавал энэ хүнийг тий эм тэгш бусадтай ижил хэмжээ тэгш хамрагдаж
одоо эрхийг нь эдлүүлэх үү гэдэг дэмжлэгийн талаар ярьдаг бол хөгжлийн бэрхшээл нь илүү хүний эрх суурьтай, илүү бодлого суурьтай тийм л хоёр ялгаатай байна гэж би бол хэлэндээ. Тийм. Тэгэхээр бас л ойлголтын хувьд л нэлээд асуудалтай л гэдэг юм л да. За тэгэхээр тусгай хэрэгцээтэй хүүхэд гэдэг чинь тэгвэл ойлголтын хувьд ч гэсэн тий оюун санааны хувьд ч бие махбодын хувьд ч бүх төрлийн хүүхдүүд энд хамрагдаж болох юм шүү дээ. За тэгэхээр тусгай хэрэгцээтэй хүүхэд ер нь хангалттай сайн сурч чадах уу? Аль хэр сайн сурч чадах вэ? Бүх л хүүхэд сурч чадна. Тийм. Ер нь л хүн болгон хүүхэд болгон сурч чадна. Тэр нь нөгөө нэг заавал бүгд нэг хэмжээнд биш. Одоо маш сайн математик сурдаг нэг хүүхэд байлаа гэхэд нэг болдоо гэд нэг хүүхэд байлаа гэхэд бүх хүүхдүүд болдоо шиг сайн математик сурч чадахгүй шүү дээ тий. Тэгэхээр нөгөө нэг юуг ямар хэмжээнд яаж сайн сурах вэ гэдэг чинь мэдээж хувь хүний онцлог, хувь хүний сурах чадвар, хувь хүний хэрэгцээ айгүй олон зүйлээс ингэ шалтгаалж байгаа. Тэгэхээр нөгөө нэг зөв дэмжлэгийг зөв цаг хугацаанд нь зөв хэм маягаар зөв арга зүйтэйгээр тий бас хүмүүжлэлтэйгээр ингээд олгох юм бол тухайн хүүхдэд ямар потенциал байгаа тэр хэмжээндээ хүүхэд болгон суралцах чадвартай. Тийм байна. Тэгэхээр нөгөө хүүхэдтэй холбоотой асуудал ярихаар чинь хүүхэд эцэг их гэр бүл асраа хамгаалагч багш гурвын хамтын ажиллагаа маш чухал юм шүү дээ. Тэгэхээр зарим нэг үед эцэг гэхийн талаас гардаг бас ямар алдаанууд гэж болдог. Эцэг гэхийн талаар болохоор нэг хамгийн хэлэх хэрэгтэй юм нь болохоор хүүхэд ер нь сурч хөгжиж төлөвшөхөд хамгийн ихний газар ихний хүмүүс бол хамгийн ихний хүмүүжүүлэгч тал эцэг эхчүүдтэй. Тэрийг нөгөө багш нараас эхэлж байгаа юм биш, багш нар хийж байгаа юм биш. Тэгээд тэгэнгүүт эцэг эхчүүд болохоор өөрөө би яаж энэ хүүхдийг хүмүүжүүлэх вэ гэдэг тэр хариуцлагыг маш сайн ухамсарлаж ойлгож ажиллаа гүйцэтгэх хэрэгтэй байна. За тэрэнд бол миний бол яг Монголд ирээд хамгийн их анзаараад бас хэлмээр санагдаж байгаа зүйл гэх юм бол эцэг их болохынхаа өмнө эхлээд өөрсдөө маш сайн хүмүүжүүлж төлөвшмөр байна. За тэгээд хүүхэдтэй болсон үедээ би ингээд өөрөө явж явж яаж би амьдарч байгаагаас шалтгаалan миний хүүхд яг тийм маягаар ингээд сурч байна. Надаас ингээд бүх үлгэр дуурайлыг авах болно гэдэг маш том хариуцлагыг нэгдүгürt одоо ойлгоод яг тэгж хүүхдээ хүмүүжүүлээд хоёрдугаарт нөгөө тухайн хүүхдийн хөгжлийг ингээд дэмжихийн тулд ингээд үндсэн хэрэгцээг нь хангана те. За хайрлах, хооллох, унтлах. За энэ дээрээс ингээд гадна нөгөө нэг хүүхдийн танин мэдгүн үндсэн хөгжлийн хэсгүүдэд танин мэдгүн баг өөрөө ингээд дэмжиж өгж байгаа те. За ингээд энэ бүх суур хүмүүжлийн дараа нөгөө нэг багшийн хүүхдийг нөгөө сургах хүмүүжүүлэх гэдэг тэр юм зүйл орж иж байгаа шүү дээ. Тэгэнгүүт багш ингээд маш сайхан гоё хичээлээ заагаад өгнө, маш гоё арга зүйтэйг ингээд заагаад өглөө. За тэрийг нөгөө нэг яг амьдрал дээр нь өөрлөө нөгөө хүүхдийн амьдралын нэг хэсэг болгож дадлагжуулах тэр хүмүүс нь л эцэг их байгаад байгаа. Тэгэхээр эцэг их одоо нөгөө нэг өөрийнхөө айгүйх хариуцлагыг ойлгоод багштай бас юм хамтарч ажиллах тийм соёлыг маш сайн нэвтрүүлэх хэрэгцээтэй байна гэж бодож байна. Багшид бүх ачааг өгөхгүй ш өөрөө би яаж хуваажлах вэ? Би энийг яаж одоо өөрөө бас хүүхдтэйгээ дэмжлэгт хамтарч ажиллах болох вэ гэдгийг өгсөний дараа л тэр нөгөө нэг багш магшаас илүү хүлээлт мүлээлтэй тавина л та. Түнс өөрөө яг ямар оролцоотой байгаа гэдгийг мэдгүй ээж штэ. Багшаас ямар нэгэн хүлээлт авах бас өрөөсгөл болоод байна. Өөрөө ч мэрэгчлэлтний хувьд яг эцэг эхчүүдтэй яг хэрхэн хамтарч ажилладаг вэ? За мэрэгчлэлийн байр болохоор эцэг эхчүүдтэй холбоотой анзаарч харсан зүйл гэх юм бол нэг маш чухал зүйл байна. За тэр нь л болохоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ямарваа нэгэн он шавсны дараа дийлэн эцэг эхчүүд тухайн хүүхдийг ерөнхийдөө тэгээд нөгөө ерөнхий чадварыг нь чадваргүй гэж үздэг. За тэгэл хүүхэд ямарваа нэгэн байдлаар нэг эмнэлгийн хаалгаар ороод ч юм уу тэр эмнэлгийн хаалгаар орохоос өмнө за доржоо гэдэг хүүхэд байдгаа гэж бодъё. Тэр хаалгаар орохоос өмнө тухайн гэр бүлийн хайрлагч нь доржоо хэврээл байгаа. Тэр хаалгаар ороод оншоо авлаа. Доржоо хэврээл байгаа. Оншоо аваад гараад ирэхэд те тэр онш гэдэг зүйл болохоор тухайн хүүхдийг цаашид яаж дэмжих вэ? Яаж хөгжүүлэх вэ гэдэг дээр дэмжлэг болох гэж өгж байгаа тийм хүний эрхийг хангаж байгаа зүйл болохоос биш тухайн хүүхдийг чадваргүйгээр тогтоож байгаа тийм тогтоол бол биш юм гэдэг айгүйх хэлхийг хүсдэг. За тэгээд тэр нь яг юу гэсэн үг гэхээр хүүхдийнхээ за тэгвэл манай хүүхэдтэй
За жишээлбэл ингээд хэлээрээний жоохон бэрхшээлтэй юм байна. Хэлээрээгаа илэрхийлж чадахгүй юм байна. Тэр гэдэг нь болохоор үг амаараа хэлж чадахгүй юм байна. Гэдгийг нь одоо ямарваа нэгэн оншоор ингээд тогтоогдоод мэдлээ гэж бодъё. За тэгвэл тухайн хүүхэд маань юу чадаж байна вэ гэдэгт дээр анхаарвал маш зүгээр. За манай хүүхдүүд л анхаарлаа төвлөрүүл сайн сууд юм уу? Эсвэл хөдөлгөөний бүр илүү гой сайн чадвартай байд юм уу те? За үгүй бол те манай хүүхэд үгээрээ амаараа үг хэлж чадахгүйсэн ч гэсэн зураг харахаар өөрөө ингээд сонголтоо илэрхийлээд надтай харилцаж чадна. Үгдлээр ингээд харилцаж чадна те. Ийм байдлаар нөгөө эцэг их хүүхдийн эрхийг бас ингээд хамтарч ажиллаад ингээд хүүхдийнхаа юу чаддаг вэ гэдэг чадвар дээр төвлөрөн цаашдаа ингээ хөгжүүлэх хэрэгтэй. Түүнээс нөө юу чадахгүй вэ? За энийг нь одоо яач да гэдэг дээр биш. Манай хүүхэд энийг чадахгүйсэн ч гэсэн энийг чадна. Энийг нь би илүү яаж сайн дэмжих вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй юм л гэж. Ингээ давуу талыг анхаарна гэдэг дээр бид нар бас алдаад байдаг. Манай хөдөлмөр цэцэлт бас яг гин одоо өөрчлөлөх ч юм уу, өвчтөн ч юм уу те. Одоо нөгөө хүүхдийн маань чаддаг зүйл нь юу юм? Гэдгийг нь аяггүй сайн анхаарах гэдэг байхгүй юу? Тэгээд дараа нь чадахгүй зүйл дээр нь фокуслаад тэгээд давуу болонсоол талыг нь аль алийг нь авч үздэг байхгүй. Тэгэхээр энэ онцлогдоод байгаа хүүхдүүд 100% яг аутизмын хүрээний юм уу биш юм уу те. Энэ дээр нэг асуудал байна. Тэгээ эцэг эхчүүдийн нэг асуудал нь хүүхдтэйгээ харилцаа үүсгэхээр фокуслохоос гадна хүүхдтэй ярьдаг болгомоор байна. Хэл засалж хаана вэ гэж яваад идэх байхгүй. Яг манай нөгөө төвийн жишээн дээр тэгээд нөгөө хүүхдүүд эцэгчүүд уцаар яриад танад хэл засалж байгаа юу? Хүүхдээ ярьдаг болгомоор байна гэдэг нэг асуудал байдаг. Гэхдээ яг зарим нь ал аутизмтэй байж болно. Зарим нь бол ингээд онцлогдоогүй ч гэсэн эсвэл ингээд харилцааны жоохон хоцрогдол байдаг. Энэ дээр ингээд жоохон тодруулж ярил. Яг энийг би бас яг ирээд бодож исэн. Зүйлийг та яг хөндөж ярьж байна. Яг Монголд ирээд айгүйх яг мэргэжлийн байгууллагуудаар бас яваад ингээд анзаарч олж мэдсэн юм нь болохоор хөгжлийн хоцрогдол гэж бас юм байдаг тий. Тэрийг хөгжлийн бэрхшээл гэж андуураад байгаа тохиолдол байгаа юм болоо да. Би бол энийг одоо нэг болоо да буюу таамаглаж хэлж байгаа шүү. За тийм тэгэнгүүт тэгж ер нь бол анзаарагдсан. За тэгтээ энэ болохоор яг олон улстай одоо жишээлбэл Их Британд жишээлбэл юм болдгоо гэвэл бас Португал юм билээ. Тэгээ хөгжлийн хоцрогдлыг хөгжлийн бэрхшээл гэж андуурч онцлох тохиолдлоор тэгээд энээс нөгөө нэг сэргийлэхийн тулд нөгөө нэгэн хүн өөрийн нөгөө нэг мэрэгжил үндсэн дээр онш тавих ерөнхийдөө жоохон өрөөсгөл гэж үздэг. Тэгээ тийм учраас нөгөө нэг дандаа ийм баг хамтарсан баг дандаа хүүхдийн уншилгаа, хөгжлийн төлөвлөгөө энэ зүйлүүд дээр ерөнхийдөө ажилдаг. Тэгэхээр тэр нь л болохоор нэг хүн чинь нөгөө супер бүх талыг одоо тий бүгдийн нарийн царийн ингээл бүгдийг мэдэх тийм гэхээс илүүгээр нөгөө та юу чаддгүй би юу чаддгүй хоёлаа тэрийг нь харъя тэгээ нэгтгээд дүгнэлт ингээ гарч байгаа штэ тий. Тэгэд мэдээж тэрэн дээр нөгөө эрүүл мэндийн олон зүйлүүд явна л та. Тэгээ яг тэр нь илүү надад зөв санагддаг л да. Тэгэхээр нөгөө нэг сая хөгжлийн хоцрогдол уу энэ хоцрогдлыг эрт илрүүлгээр хэрхэн яаж илрүүлж болох вэ? Эрт илрүүлгээ ач холбогдол яг юу юм бэ? Тэгээд эрт илрүүлээд эрт ажиллаж чадах юм бол дараагийн шатны хүндрэл эсвэл одоо хөгжлийн бэрхшээл рүү шилжихээс сэргийлж чадах уу юу? За яг энэ дээр нөгөө манай Английн төв маш гоё нэг юм бид нар ийм ажил хийжсэн. Тэр нь л болохоор нөгөө нэг цаг яваад байна гэдэг нэртэй байхгүй юу? Тэгээ тэр надад маш их таалсан. Сая ингээд эртэлрүүлэг гингүү тэр маань санаанд орлоо. Тэгээд маш сайн ажил хийсэн. Тэр болохоор юу вэ гэхээр тухайн нөгөө хүүхдийг ингээд эртэлрүүлснээр гарч болох бүхий л сайн талуудыг бид нэр ерөнхийдөө сурчилж танилцуулаад тиймэрхүү үзэлгүүдийг хийсэн баггүй. Тэгээ яг таны хэлсэн шиг ямар ч хөгжлийн бэрхшээлтэй бэрхшээлгүй ямар ч хүүхдийг эрт ингээд альва хүндрэлээс сэргийлэх бол маш чухал байдаг. За шууд нөгөө нэг саяны ярьсан хэл яриатай холбоод ингээд ярих юм бол хүүхэд ингээд зөв зүгээр үйжсэн аа хэлт ордоггүй тий. Хүүхдийн хэл ярианы хөгжил бүр яг үнэндээ бол тий ингээд нөгөө нэг жирэмсэн хийн хөвлөд байх үеэс нөгөө нэг хүүхдтэй хэрэг хөгжим сонсгож байна. Хэрэг хүүхдтэйгээ харьцаж ярьж байна. За тухайнаас дуу хоолой ингээд таньж мэдж байгаа гэдэг нөгөө тархины хөгжлийн судалгаанууд байт юм билэ. За тэгээд ингээд нөгөө гараад ирсэн цагаас нь нөгөө нэг дуу хоолойны зүг рүү харж байгаа одоо тий ярьж байгаа зүг рүү харж гин үү. За тэрийг яаж дэмжих үү гэл тий
бүхий л нөгөө хөгжилтөгөө нөгөө хэл яриа гэдэг зүйл чинь ингээ холбогдоод явж байгаа. Тэгээд яг тэгж байгаа учраас нөгөө эрт илрүүлэг гэдэг нь нөгөө хамгийн анханасаа нөгөө нэг хүүхэд маань хэлд орохгүй байна гэдгээсээ өмнө нөгөө миний хэлсэн зүг рүү харж гин үү тий. За тэгэнгүүт нөгөө нэг бас нөгөө алхахуулна гэдэг. Хөлд орохгүй байх гэ бас нөгөө хэлд орохгүй байх, хөлд орохгүй байх гэдэг нэг хоёр чухал айгүй их тийм чухал юм яриад байдаг. Тэгээд хөлд орохоос ч өмнө болохоор хүний ингээд биологийн хөгжлөөрөө хүүхэд чинь хөлд орох нь хамгийн чухал биш. Хүүхэд эхлээд мөлхөх хэрэгтэй тийм маш сайн мөлхөх хэрэгтэй. Мөлхөд чинь бэлтэж байгаа нөгөө хөдөлгөөн чи юу юм? Нөгөө хамгийн ихний хэвлээ дээрээ хөвтөх тами тайм. Хэвлээ дээрээ нөгөө хөвтөж чадж байгаа хүүхэд чинь дөрөв мөчнийхэн булчингийн хөгжлийг дэмжиж байгаа. За тэрнээс чи эхлээд нөгөө урагшаага тэмүүлэх одоо нөгөө хөгжил нь явагдаад гулсаж эхэлж байгаа. За тэрнээс чинь мөлхөж байгаа. Мөлхснөөс чинь юм дэвшиж алхаж байгаа. Энэ болгон чинь бүгдээрээ хөдөлгөөний зохион байгуулалт бүгдээрнгийнх нь нөгөө мөлхөх болвол нөгөө бүхий л биеийн булчинг яг нэгтгэж ажиллуулж яадаг тийм хөдөлгөөн учраас мөлхөх нь алхахаас илүү чухал юм а гэдэг ингээ болоод байгаа хгүй. Тэнгүүд нөгөө эрт илрүүлэх гэдэг чинь тийм яг аль хэсэг дээр нь яваад байна гэхлээр гэдгийг нөгөө нэг таньж мэдээд тэрнээс нь эхлүүлээд дэмжиж нөгөө нэг хүрэх ёстой тэр цэг рүү хүрэх нь биш үү тий. Тэгэнгүүт болохоор энэ дээр ингээл шууд эцэгтэй ингээ холбоотой юм гэх юм бол эцэг их болон эмнэлгийн болон мэрэгчлэнүүдтэй холбоотой гэх юм бол нөгөө нэг хүүхдийн хөгжлийг ингээд яг оновчилж одоо milestones нөө track хийх гэдэг шүү дээ тий. Одоо тэрийг болохоор ингээ орчуулах юм бол хүүхдийн нөгөө хөгжлийн хүрэх ёстой тэр цэгүүдийг ингээд анхаарч мэдээд тэрнлүү нь ингээд дэмжлэг үзүүлэх тий. За одоо нөгөө хөвлөг дээр хөвтцэн хүүхдээ хаан бол нөгөө жоох урагшаага мөлхүүлэх гэдэг хандлт урд нь жоох ингээд юм шажигнуул та тий. Жоох ингээд тэр хүүхдийн ингээ урам зориг ингээд дэмжээ тий. Энэ байдлаар ингээд хөгжүүлээл за тэгэл тэрийг ингээд ярьж байхдаа шажигнжин гэл те эсвэл урд нь нөгөө нэг өхөр өмбүү тавьж байгаа л те өмбүү гэдэг дуурч өмбүү гэлч те заавал тэр хүүхд өмбүүгээ дагаж хэлэхгүйсэн ч гэсэн тухайн нөгөө нэг дүрсийг энэ өмбүү гэдэг дуурдаг юм шүү гэдгийг таньж мэдж байгаа л байхгүй те энэ маягаар ерөнхийдөө эрт үеийн одоо хөгжлөлтийг гэрээ орчинд ингээд дэмжих хэвээр за мэрэгчлүүдийн байдлаар болохоор нөгөө нэг товлолт үзэлгүүд дээр яг нөгөө нэг эдрийг ингээд анхаарч мэдээд яг анхаарад олоод харчих юм бол тэрэн дээр нөгөө үүсэх давуу тал нь болохоор нөгөө хоёр дагч ямар нэгэн хүндрэлүүд гарахгүй. За бүр яг нөгөө хөдөлгөөн дээр гээд нөгөө мэрэгсэн талаа ярих юм бол хүүхдээ нөгөө бага насны үед нь ингээд хүүхдэд хөдөлгөөнцөл хийгээд ингээд хөдөлгөөнийг нь дэмжчих юм бол амар хурдан тэрэн дээр маш хурдан үр дүнгууд гардаг байхгүй. Тэгээ нөгөө аль хэзээний нөгөө булчин чангараад аль хэзээний нөгөө булчин хөгжөөд ингээд суудсан юмыг дараа нь ингээд засгаар маш удаан хугацаа маш их хөдөлмөр ордог. Богино хугацаанд маш хурдан үр дүн гардаг чинь нөгөө бага насны хүүхдүүд байгаа байхгүй. Одоо яг Монголд байгаа нөхцөл байдалтай харьцуулахад бид нар одоо юу хэрэгжүүлж үлээг энэ илрүүлгийн асуудлыг шийдэх вэ? За яг нөгөө тэр тогтолцоонд ажиллаж исэн насаа гадна яг нөгөө тэр тогтолцоонд өөрөө бас хүүхэд гаргаад өөрөө хүүхэд ингээ өсгөөд тэгээд ирсэн хүний хувьд бодонгот болохоор яг тэр эмнэлгийн байгууллагт нөгөө хандах одоо нөгөө залуу хүмүүс бол бүр хүүхэд гараа юу ч мэдэхгүй байгаа тэр хүүхэд яах ёстой гэдгийг ингээд мэдэхгүй л хүүхдэд төрүүлж байгаа яг тохиолдолд болохоор манай хүүхдээ болохоор шууд 6-7 хоногтод нь ингээд заавал юунд оруулчихсан тархины зураг авахуулаад тэгээд нөгөө юу гэдгэлээ түнхний хөгжлийг ингээд шалгаж үзэх зураг авахлаа. Тэгээд тэр болохоор бүх хүүхдүүдэд хамруулах хэрэгтэй байдаг. Бүх хүүхдүүдийн хөгжил нь одоо хэвийн хэмжээнд одоо байна уу тий нөгөө нэг жинэн бүх юмнууд нь яг тэрнтэйгээ цогцож гинэ үү гэдгийг нь анхаарч хараад тэгээд тэр бол нөгөө нэг яг айгүй зөв ингээ баталгаа болж байгаа хгүй тий. За ямар ч сан 6-7 хоногт одоо энэ хүүхэд энэ тархин юм байна гавлын ясны юм байна. За тэгээ нөгөө түнхний юм байна. Биеийн хөгжлийн юм байна гэд мэдчихэнгүүт эннээсээ цаашаага хэрвээ ямарваа нэгэн жоох асуудал ч юм уу ямарваа нэгэн хөгжилттэй хүүхэд байгаа юм бол тухайн хүүхдэд ямар байдлаар дэмжлэг үзүүлж болох вэ гэдэг нөгөө нярагийн хөгжил дэмжих мэргэжилтнүүд нь шууд ингээд ажиллаад ирж байгаа. Унгар улсад жишээлбэл яг онцолж хэлэх зүйл бол нөгөө видео нөө гэж хүн байдаг. За энийг бол би яаж Монгол руу орчуулах вэ гэж бодож жагаад яг махчилж үгээр нь орчуулах юм бол хамгаалтын эмгтээ ч юм уу те яг ингэж орчуулдаг байхгүй. Ямар байгууллагад хариулах. Ер нь л нийгмийн ажилтан гэсэн. Ер нь л тэгсэн хэрнээ тэр нь болохоор яг нийгмийн ажилтнч болохоор нөгөө social worker гэдэг арай жоох өөр. Тэнгүү тэр видео гэдэг бүр яг мэрэгжил гэдэг байхгүй. Тэр нь болохоор ангаах төгсдөг. Ангаахыг яг эмчнэрийг бодох юм бол бага жилтэй, бага гэрдэттэй. Тэгээд тэр хүмүүс болохоор ангаахын мэдлэгийг нийгмийн мэдлэгтэйгээ хавсарч аваад төгсөж байгаа. Тэгээд
тэр видео нөгөө болохоор тухайн ээжийг жирэмсэн болох үеэс тухайн нөгөө хүүхдийг том өсөж томолоод 18 нас хүртэл тэр нийгмийн ажлыг одоо өөргөө их гүйцэтгэдэг гэсэн. За тэгэхээр яг хөө гэхээр нөгөө хүүхдээ чинь ямарваа нэгэн зан төлөвийг гаргаж чинь нөгөө биеийн хөгжлөн бүрэн явагдаж чинь энэ долгон дээр ээжэд зөвлөгөө өгөөд за тэгэхээр ямарваа нэг асуудал үүссэн тохиолдолд шууд мэрэгжлийн хүнтэй холбож өгдөг гүүр нь болдог. За та энд очорой, тэнд очорой, тэгж юм шүү, ингэ шүү. За би бол нөгөө гадаадад төрсэн гадаад ээж учраас надад бол бүр тэр хүнтэй ажиллах бүр их хэрэгцээсэн. За тэнгуут би болохоор хүүхдийн дэмжлэгийг яаж авах, нөгөө яс цэцэрлэгтээ яаж бүртгүүлэх юм. Тэгэл яс цэцэрлэгтээ бүртгүүлэх тэр хүнээс бас ингээд нөгөө хөгжлийн энэ одоо хүмүүжил нь зөв явагдаж гин гэсэн тийм баталгаа авдаг тэр хүнээс. За тэр хүн манай хүүхдийг төрхөөс өмнө манай гэрт ирээ шалгасан. Ороо бэлдсэн байна уу? Нөгөө хэдэн метр квадрат байранд амьдардаг вэ? Нөхөр чинь юу хийдэг вэ? Танаа орлогын ингээд баталгаа хийдвэ? Эн чинь ингээд нөгөө яг цаана ингээд хүш юу вэ? Хүний амьдрал юм асуугаад ямар амир юм бэ гэж боловч нөгөө талаараа нөгөө нэг хүүхдийг амьдрах орчин бэлтгэсэн байна уу? Эрх нь хангалтгаар байна уу гэдгийг айгүй шалгаж явд юм лээ. Тэнгүүд ийм хүн байхлаар нөгөө эцэг их болон нөгөө эрүүл мэнд болон боловсролын ажилтнуудын дундын ийм хүн байхлаар бүх харилцаа айгүй амар явдаг. Тэгээ манай нийгмийн ажилтнууд бас ийм маягаар нөгөө нэг илүү жоохон ажиллаа өргөжүүлээд ийм маягаар эцэг их болон мэрэгчлэнүүдийг дэмжиж өгөх ажил хийх юм бол маш хэрэгтэй санагдсан надад. Гоё юм а тий. Гадны улс орнууд ер нь аюулгүй олон ийм одоо хүндээ хурцуулсан, хүний эрхийг дэгдэлсэн улс орнуудад бол ийм үйлчлэгнүүд бол зөндөө байдаг гэдгийг харсан. Тэгээд одоо ялла Монгол улс руугаа орё. Бодит нөхцөл байдалтай одоо танилцъя. Монголд ирээд 4-5 сар болсон байна шүү дээ. Тэгэхээр нөгөө Монголын нөхцөл байдал яг ямар байна? Монголын тусгай хэрэгцээт боловсролын өнөөгийн байдлыг товч одоо ярилцъя. Давуу болон сул талууд бас байгаа. Тэгэхээр хоёулаа нөгөө түрүү ярьсан шүү дээ. Давуу тал бас байдаг. Давуу талаас эхлээд ярих уу? За тэгээ хамгийн том давуу тал гэдэг юм бол нөгөө миний нөгөө анх сурахаар шийдээд Унгар явж исэн тэр үеийг бодох юм бол мэдээж манай бодлогын хувьд бол маш том зүйл басна нь болохоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролт заавал хамруулах хэрэгтэй юм байна. Бүх хүүхдийг тий хамруулах хэрэгтэй байна гэд хамруулж гисэн тэр бодлогын баримт бичиг бол маш чухал, маш сайн санагдаж байгаа. Тэрийг нөгөө нэг яаж илүү ингэж мэдээд байна вэ гэхээр би нөгөө магистрийн ажлыг Монголын Улаанбаатар хот дох тэгш хамруулах боловсролын одоо хүүхдүүдийн туршлагаар иргэд судалгаа хийсэн тэрний болохоор олон талын хүмүүсийг хамруулад тийм судалгаа хийж ахт яг ямар гоё юм. Тэр сонирхолтой. За. Тэгээд яг тэрнээс гарч ирсэн би болохоор тэр судалгааг болохоор манай Монголд ямар асуудлууд байгаа даа гэдгийг уусаа гарах гэж хийгээгүй. Тэгээд би болохоор ямар сайн талууд энэ хүмүүс мэдэрч ийн албаар нөгөө тэгэхээр нөгөө нэг судалгааны манай асуултууд танд ямар сайн тал мэдэрч ийн гэсэн асуултууд байгаад тах нь биш үү те. Тэгээд өөр бас засаж сайжруулмаар байгаа зүйл гэдэг ийм хоёр зүйлийг ерөнхийдөө судалсан байгаа. Тэгээд яг манай багш нар бас амар их онцолж хэлсэн л болохоор сайн талаа ингэж гаргаж ир судалсан чинь айгуу чухал байна гэж хэлчихсэн. Тэг яг энэ дээр би сайн гэд хэлэх юм бол манад бол нөгөө нэг анхны нэгдүгээр шат нь ингэж тавигдаад тэгээд явж байгаа гэдг нь бол надад маш сайн санагдсан. Тэгээд тэр нь болохоор хүүхдүүд өөрсдөө сурах дуртай болж байна. Сургуульд явах дуртай болж байна. Сургуулийн боловсролын үйлчилгээ авах дуртай болж байна тий. Хоёрдугаар болохоор яг нийгэмд одоо ингээд ямархуу мессежүүд гараад байдгийг сайн мэдэхгүй. Гэхдээ хоёрдугаарт миний яг судалгаагаар бас миний анзаарч мэдснээр нөгөө цаар хэцэд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй хамт сурж байгаа тэр хүүхдүүд туслах багшийн баг үүргийг гүйцэтгэж байна. За тэр нь болохоор яг юу ярьж байгаа юм бэ хүүхдүүдийг ажиллуулад гэж амир сонсогч магадгүй л тий. Нөгөө талаараа нөгөө хүүхдүүд тэнцээ маш гоё юм нөгөө эмпати гэдэг юм сурж байгаа байхгүй тий. Би бүр ингээд яг бүр нэг жишээг бүр яг давуу тал дээр нь дурдж хэлмээр санагдаж байгаа нь болохоор одоо нэг ингээд сууж байгаа нэг харааны бэрхшээлтэй хүүхд байгаа байхгүй. За тухайн хүүхд болохоор ганцаараа гараад ингээд ариун цэврийн үүрэг хэрэглэхэд хүндрэлтэй. За тэнгууд болохоор нөгөө найзууд нь тэр юм мэдж байгаа. Тэнгууд нөгөө найзаасаа очиад асуухтаа чамд ингээд бийц хэрэгсэн нөө би чамайг ариун цэврээр дагуулад явах уу гэж асуух юм бол танд ч надад ч ямар өдөр төрөх гэхээр би бол ингээд дутуу жоон чадваргүй. Тийм болохоор ингээд найз маа надад туслахын тулд ариун цэврээр оруулах чинь ингээд тэгж ойлгон тий. Тэгтэл хүүхдүүд гэдэг чинь зарим зүйлийг зааж өгөөгүй байсан ч гэсэн тий. Айгүй юм дотоод сэтгэлтэй ингээ хүүхдүүд юу гэж сууж ийн вэ гэхлээрээ найзаа би ариун цэврээр орох хэрэгтэй байна. Чи натаа хамт явчихдаг уу? Хариндаа хамт явчихдаг уу? Гэд найзаас асууж байгаа байхгүй.
Тэгэхээр нөгөө нэг хүүхдэд ямар мессеж хүрч ийнэ гэхээр нөгөө найз нь харин цэрэг орох гэсэн чинь миний тусламж хэрэгтэй юм байна гэд ууг нь бол нөгөө найз өөрөө ганцаараа явуул явчин тий. Гэхдээ ингээд нөгөө найзаагаа бас бицмаараа хоолоо гэд тэргээ тий асууж мэдүүлж ингээд заавал тэхгүйгээр хоёлаа зур хамт явчих гэд тэрийг айгуу гоёор ингээд илэрхийлж байгаа байхгүй тий. Тэг хүүхдүүд ийм байгаа нь үнэхээр том давуу тал гэж бодож байна. Тэгээд 3 дахь хэлэх зүйл нь болохоор манай улсад одоо яг энэ бодлогын дагуу ингээл нэг гоё бүгдийг дэмждэг анги танхим бий болол те мөнгө санхүү ингээл ягаал үүсэл ингээл нэх гоё болцсон юм байхгүй л байна л да. Яг бодлогон маань ингээд борлоцсон маш сайн. Тэгтээ нөгөө нэг тим орчин нөхцөлд ч гэсэн тухайн багш ингээд ямарваа нэгэн гаргалгааг олоод тухайн хүүхдэд сурах юмыг нь сургаад тэгсэн ирнэ нөгөөдүүлийг нь бас хамтд нь сургаад ингээд явж байгаа тийм зөндөө жишээнүүд байна. Саяны ингээл судалгаан дээр дахиад ингээл дуртах юм бол нөгөө нэг багш ингээд нөгөө тийм харааны бэрхшээлт ингээ хүүхдүүд хичээлээ ингээд заагаад цамбар дээр ингээл зааж байгаа штэ тий. Тэгтэл нөгөөний харааны бэрхшээлт өвч нөгөө тайлбарлаж байгаа юмыг нь харахгүй байгаа учраас мэдэрч яг ойлгож чадахгүй. Тэнгүүд тэр хүүхдэд юм тусгай яг нөгөө мэдэрхээр мэдэрч тэрийг ойлгох ингээд хичээл хэрэглэгдэхүүнийг бэлдээд ирсэн байхгүй. Тэгсэн чинь нөгөө хүүхд чинь амар сонирхоод тэрийг ингээд сонирхоод ингээд сурсан чинь нөгөө ангийнх нь тэр хөөх ямар гоё юм бид нар ч ингэж үзээл та гэд шин арга зүй гараад ирсэн. Нөгөө багш зүгээр ингээд бодит практик дээр үндэслээд тэгээ ингээд гараад ирсэн. Тэгэхээр би яг энэ дээрээс юу гэж хэлээд байна гэхээр бүх зүйл бэлэн болоогүй 100% бэлтгэдэг байсан ч гэсэн хийгээд явж идэл арга нь олдоод ингээ хүмүүс өөрөө өөрсдөөс гаргаад ирэх юм байна. Тэр бол маш давуу тал. Тэгээ нөгөө дүнгиж эхэлж байгаа гэдэг маань болохоор бид нэр өөрөөсдөө яг энэ эхлэлийн хөгжлийн нэг хэсэг нь болоод ингээд цаашаа ахиулаад явах маш гоё хэрэгцээ байна. Хэрэгцээч байна, давуу талж байна гэж бодож байна. Тэгвэл энийг жоохон заасчвал асуудалтай юмнууд талаас нь ярих одоо л. За яг асуудалтай юм гэд тэгэнгүүт болохоор шууд нөгөө эцэг эхийн хүүхдийн хүүхдийг хөгжүүлэх хүмүүжүүлэх тэр мэдлэгийг нэмэгдүүлэх хэрэгцээтэй байна. Тэр бол маш яаралтай, маш хурдан, маш өргөн хүрээнд тэр тусмаа орон нутг руу ингээд хийх хэрэгцээтэй тийм ажил юм шиг санагдаж байна. Тэр бол заавал хөгжлийн бэрхшээлтэй гэлгүй ер нь бүх хүмүүс анзаарч харж байгаа юм л багш нарт бол ингээд нөгөө ялангуяа улсын байгууллагын багш нарт маш их сургалтууд ордог тий. За сургалт орж байгаа мэдээд сайн багшийг чадахжуулж юм дэмжиж дээ тий. Гэхдээ тэр сургалтуудын чанар болон нөгөө орж байгаа хугацаа буюу нэг удаагийн дандаа юм сургалтууд. Тэгэхээр нөгөө нэг хүн ингээд ном уурсан ч гэсэн тий тухайн юмыг ингээд нэг амьдралтаа нэг хэрэгжүүлэх бол тэр тэгэл нөгөө мартагдаал тий. Явц нэг л мартагдаал өнгөрдөг шүү дээ тий. Яг тэрнтэй адилхан тэрийг яг яаж хэрэгжүүлэх, яах хийх гэх нөгөө практик тийм юм гэхээсээ илүүгээр нөгөө нэг нь зааж нэг нь сонссон тийм сургалтын хэм маяг аюу их байна. Тэгээ ингээд сургалт хийж байгаа нь сайн байна. Гэхдээ тэрийг одоо ингээд маш зөв арга барилтаагаар нөгөө нэг хамтарсан тий заавал ингээд нэг нь аюу мундаг байгаад нөгөөдөгтөө зааж сонсох гэхээсээ илүүгээр нөгөө нэг нь мэдсэн юм хуваалцахдаа та нарт бас юу байна гэдгийг ингэж хамтарч ягаад өөрөөсдөр нь гаргалгааг нь бол саяны нөгөө миний ярьсан багшийн жишээн дээр тий жишээлбэл яг тэрнтэй адилхан маягаар ч юм уу тий ингээд тэр багш нар өөрөөсдөө бас нэг туршлага хураасан л хүмүүс байгаа шүү дээ. Өөрөөсдөө нэг арга барилаар суралцаж ажиллаж байгаа хүмүүс. Тэрэн дээр нь нөгөө нэг тэр шин заах гээд байгаа юмаа яаж ингээд нутагшуулж болох вэ тий тэрийг та нар юу гэж бодож байна? Ийм хамтарч ажиллах интерактив тийм сургалтын хэрэгцээ маш их байна. За 3 дугаарт гэх юм бол гадны амарваа нэгэн хөгжилтэй юмыг шууд копидоод паст хийж байна. Шууд хуулбарлаад тавьж байна. Тэр бол надад яг боловсролын мэргэжилтэн болсноо дараа л би ер нь бол анзарч мэдлээ л дээ. Яг бас өмнө нь юуроос мэддгүй байж тэгээд энэ дээр яг юу гэж бодох вэ гэхээр манай Монгол улсын нутаг дэвсгэр, манай Монгол улсын соёл ахуй, манай Монгол улсын дээр үеэс хүүхдээ хүмүүжүүлж байгаа тэр арга барил гэдэг чинь өөрөөсөө нэг тогтцсон юм байна. Тэр нөгөөрөө тогтцсноороо нөгөө нэг тархин дотор чинь бидний юмыг ойлгож хүлээж авах нэг хэм маяг байна. Тэрийг буруу зөв гэхгүй тэр чинь улсын хүн болгоны хүн биологийн л онцлогийн хэрэгцээ аваад байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэрэн дээр ингээд үндэслээд ямарваа нэгэн сайн туршлагыг тэрэн дээр яаж нутагшуулж болох вэ боёо ингээд нэг жоохон өөрчлөөд шинжлээд ингээд монгол хүмүүстэй жоохон уялдуулаад ингээд хэрэгжүүлэх байтал шууд нэг гоё юм. Тэр чинь англидаа нэг гоё байдлаар хэрэгжээд английнхаа нутаг дэвсгэрээ английнхаа ойлгох хэрэгцээтэй хүмүүстэй хэрэгжсэн байж болно. Тэрийг
заавал адилхан байдлаар ялангуяа юм орон нутагт ингээл байж байгаа хүүхдүүд юм нүүдлийн соёлтой хүүхдүүд тий шууд ингээл пампан гэл тэгнэж байхгүй. Тэр тусмаа заавал бас хот суурин газар амьдарч байгаа хүүхдүүд ч гэсэн Монгол хүмүүс л учраас Монгол аав ээжийн хүүхдүүд л учраас Монгол өвөө эмээгийн хүүхдүүд л учраас тий тэр юмд нь байж учраас тэрэндийг маш сайн судалгаа хийгээд ийм жоохон юм evidence based practice тий жоохон баталгаа суурилсан тий судалгаа хийгээд яг соёлын тохируулга тий тий хэрэгтэй Монгол хүний онцлог тохируулж яаж өөрчлөх үү гэдэг. яг Тий. Манайд бас тийм байгаад идэг. Ер нь л мгм. энэ Японых гоё пампан гэл те шууд копи паста хийгээл үндэсний хөтөлбөр болгон тэрнээс өөр юм байхгүй юм шиг л. Гэтэл 10,000 100,000 төгрөгийн аргачлал одоо үнэлгээ арга зүй энэ төр биш шүү дээ тий. Шууд копид бол нэг юм сонсороо нэг тавьчихдаг. Тэгээд дээрэс нь нөгөө яг улс төрлөө орох гэдэг нь. Бодлого тодорхойлох байгууллагууд нь ажилладаг учраас өмнөх хүмүүсийн хийжсэн ажлуудыг зогсоогоод өөрчлөх ч юм уу нэг тийм асуудлаас болоод нэг тийм бодлого доктортой үргэлжлэх гэдэг нэг асуудал байгаад юм шиг үлээ. Тэгэхээр нөгөө нэг ер нь бол боловсролыг ярихад бол ер нь зүгээр ингээд жишээнээс аваад үзэхээр тэгш байдал бол үнэхээр асуудалтай байна шүү дээ. Хотын төвийн сургууль, Оролын сургууль, орон нутаг гэж ярих юм бол ингээл өөр ялгаатай байна. Тэгэхээр тэгш амруулах тусгай хэрэгцээд боловсрал дээр ярих юм бол өөр бас яригдахаар асуудал байна л да тий. За одоо тэгэхээр нөгөө тэгш амруулалт маань яг бодит байдал дээр яг хэрхэн яаж хэрэгж байгаа. Түрүү яг судалгааныхаа одоо нөгөө үр дүнгийн талаар ингээд ярьсан шүү дээ. Тэн дээр ингээд яалтчгүй Монгол улсын нөхцөл байдалтай холбогдсон байсан. Одоо тэгтээ яг бодит байдал дээр яг ямар асуудал байна? Ер нь тэр талаар судалж үзсэн үү? Яг бодит байдал дээрээ яг л таны хэлсэн асуудал байна. Тий, энийг бол нөгөө судалгааны хувьд гэх юм бол нөгөө миний судалгаанд оролцсон бараг л за нэг 80% та багш нар мэрэгчлэтнүүд ер нь бол яг наад асуудлыг хэлсэн. Нөгөө нэг одоо нэг сайхан сургалт ороод байгаа шүү дээ тий. За тэгээ нэг сургалтын дээр нэг юм хэлээ гэд нөгөөх нь ингээд хийгээ байжингууд гів гинт дахиад нэг өөр тушаа шийдвэр гаргаад дараагийн нөгөө дарга нь ирээд тэгээд нөгөө нэг зөв гэж бодоо хийжсэн юмыг нь өөрөөхөр дахиад өөрчилчихдэг. Тэгээд дахиад тэрнтэйгээ холбоотой сургалт ордог. Дахиад нөгөөг нь хийжээд дахиад дараагийн энэ чинь ингээд тоглоом биш шүү дээ тий. Тэгээд тэнцээ чинь тэр болгоны чинь арт нөгөө нэг хүүхдүүд бас нэг ингээд нөгөө нэг журмынхаа дагуу нэг юм сурах гад ингээд хүлээж байгаа хүүхдүүд байгаа шүү дээ тий. Тэгэхээр нөгөө нэг ийм замбраагүй тогтолцоо айгу буруу л байна л гэж батсан. За энэ дээр одоо яг л саяны хэлсэн байдлаар биднэрт хамтарч ажиллах маш хэрэгцээтэй. Тэгээ нөгөө нэг юмсыг дандаа манай Монголын яг одоо тань хэлсэн ч гэсэн улс төр нийгэм юу гэж бодоод байна гэхэлэр дандаа юм дис дараа эрэмб дараатай байгаа. Дээрээс доош шиг тийм тий. Нөгөө хүүхд бол бүр тэр доош тий. Бүр тий. Тэнгүүд миний нөгөө нэг хийж байгаа хүсэж байгаа бодоод байгаа юм юу гэхэлэр нэг юм ижил төвшөнд зүгээр бүх хүмүүст чаддаг юм чаддаггүй юм байгаа гэдгээ хүлээн зөвшөөрөөд тэг ингээд чаддаг юмар нь чаддаг юм ин хэлгээд ингээд хамтарч ажиллах тий. Тэр тусмаа бүр хүүхэд олвол бүр өөрөө тэр бодлого гаргахад хамгийн том дуу хоолой шүү дээ. Юу хэрэгтэй байгаагаа маш сайн мэдж байгаа. Хүүхдийн дуу хоолой одоо тэр судалгаа баримтанд ингээд бодогдож гинөө тавигдож гинөө тэрийг ерөн сонсож үзэх ямар нэгэн хүүхдэд чиглэсэн хүүхдийн хэмжээнд ингээд судалгаа хийж гинөө тий. Тэгээ энийг бол ингээд нэг бүгдээрээ ингэж хамтарч ажиллах маш хэрэгцээ гэж бодсон. Бүх мэрэгчлэнүүд ингээд бие биенийг ингээд үн цэнтэй гэдгийг мэдээд ингээд бид нарт тийм гоё конференц, форум, кейс хэлэлцүүлэг амар дутагдж байна тий. Ингээд гоё юм гарч ирэх хэрэгтэй байгаа даахгүй тий. Тэгээд тийм юм айгүй хэрэгцээтэй. Тэрийг дарга хийхгүй, тэрийг өдөртөгч хийхгүй, тэрийг одоо ингээд нэг юм бид нар өөрсдөө мэрэгжлийн хүмүүс ингээд хамтарч хийнэ тий. Мэдээж тэрэн дээр ингээд удирдах албан одоо шийдвэр гаргах нэг удирдлага байлгүй яг. Тэр нар маань ингээд гоё юм жон доошо бууж ирээд нэг хамтарч ажиллаач ээ л гэж. Тэгэхээр яг саний ярен дээрээс яг ингээд аваад усгаад хамтарч ажиллах. Мэрэгчлэн болгон өөрсдийн гэсэн онцлогтой. Одоо яг энэ нөхцөл байдал бол яг над дээр тулгараад байна л да. Манай анагаахын шинжилгээний үндэсний сургуулийн бие бэлдэр судлалын техникт бол хөдөлгөөн цэцлэлжийг бэлдээд бол одоо 10 хэдэн жил болж байна. Хөдөлмөр цэцлэлжийг бэлдэж эхлээд
бас л 10-аад жил болж байна. Тэгээ хилцэлчийг одоо бид нар эхлээд энэ жил 1-р курс ахгүй. За тэгэхээр ангаах энэ мэргэжлүүдийг бэлддэг учраас эмнэлэгт ажиллах ёстой гэж үздэг. За нийгмийн ойлголтыг засах шаардлага бол бидний үүргэлтэй. Тэр чинь одоо мэдгүй байгаа юм чинь. Тэгээ тийм ч учраас ер нь подкаст хийгээд явж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар хэрхэн яаж хамтарч ажиллах вэ? Бусдыг яаж юу хийдгийг нь хэрхэн яаж ойлгох вэ? Тэгэхээр нийгмийн сэргээн засах, сургууль сурвалсан одоо энэ заслын үйлчилгээнүүдийг бол бид нар ингээд хөгжүүлэх шаардлагатай байна. Яагад гэвэл эмнэлэгт бол одоо хэдхэн хоног хөвцдөг тий хэдхэн хоног үйлчилгээ авдаг. Манай эрүүл мэндийн даатгалын тогтолцоо ямар байгаа вэ? Тэгэхээр урт удаан хугацаанд болохоор цэцэрлэг сургууль дээр тэр хөвцтэй ингээд хөгжих боломжийг нь эмчилгээ биш үү дээ. Ингээд урт удаан хугацааны заслын үйлчилгээ багаараа доктортой сууршилтай зорилго тавьж ажиллах юм бол маш их үр дүнд хүрнэ гэдгийг л ойлгоод байгаа юм. Тэгэхээр яг хөө түрүүчээсээ зарим нэг цэцэрлэг сургуулиудад тусгай хэрэгцээ сургуулиудад манай төгсөгч нар ажиллаж байна л да. Тэгэхээр нөгөө багш нарын хувьд хэрхэн яаж хамтарч ажиллахаа арайхан мэдэхгүй байгаа шүү. Эднэр тэнд очиод нэг өрөөний цаана очиод хөдөлгөөнцөл хийгээл тасглаа хийгээл хөдөлмөр цэцлэн нэг газар очиод ингээл тавч тавчлагыг аймс юмсгийг зааж өгдөг. Тэгээ би эндээ ингээ хичээл заана гэж л ойлгоод байгаа шүү. Гэтэл тухайн сургууль сурдаг одоо ямар ч онцлогтой хөгжлийн бэрхшээлтэй байж болно шүү дээ. Тэр бата гэдгээр ингээ хөөхөд батагийн онцлог юу юм? Тэгвэл хөдөлгөөнцлээс юу ямар одоо зорилго тавьж болох вэ? Хөдөлмөрцлээс ямар зорилго тавих вэ? Багш ямар зорилго тавих вэ? Бид нэр хамтраад хичээл дээр нь хүртэл тэр хүүхдийн одоо суудал те овшны тохируулга багшд санал болгоо заах арга зүйн хүртэл ягаад тэр чинь л одоо тэр хүүхдийн хөгжлийн төлөө хамтарч ажиллаж байгаа хэлбэр ахгүй тийм. Яг энэ дээр бол нөгөө яг мэрэгжлийн хүн одоо миний бодлоор бол яг бодлогын баримтчгийн дагуу бол яг нөгөө сургууль дээр нь тэр дэмжлэгийн баг гэж юм ажиллаад за тэр нь нөгөө шийдээд ямар хэрэгцээтэй ингээд яаж идрийг хамтарч ажиллуулахын шийдээд байгаа гэж бол харагдаад байгаа. За практик дээр бол мэдээж заримт нь байна, заримт нь алга. За байгаа нь тий бас яг мэрэгжлийн хүмүүс байна уу? Эсвэл яг багш нар байна уу тий. Тэгэд энийг ерөөхдөө бол хамгийн шууд одоо хийж болох практик юм гэх юм бол бүгдийг нэгтэрч нөгөө хамт юу хэмээр байгаа ярилцах тийм зүйлсүүдийг би бол ерөнхийдөө нэг конференц хийвэл гоё юм болоо гэж бодоод байгаа шүү дээ. Ярилцдаг. За би яг шууд танд ингээд өндөр нөх юм бол би нэг сая яг эрхийнхээ өмнө 7 сард Лондонын нөө International Inclusive Education-ийн конференцд оролцоод ирсэн. Тэрэн дээр бүр ингээд зохион байгуулалтын багт нь ингээд орж ажиллаад ирсэн байхгүй. Тэгээд тэн дээр болохоор эмнэлгийн боловсролын бүх хүмүүс ингээд ирээд хамтдаа хийсэн судалгаануудтай танилцаад за цаашдаа ер нь ямар практик хаана өдөр чинь ингээд international болохоор Сингапурт хийж гин, Хонконг ингэж гин гэл ингээд ярьж байгаа шүү дээ. Тэгээд ингээд яхад болохоор дандаа нөгөө нэг нь яриад нөгөөт нь сонсдог гэхээсээ л яг мэдээж нэг цагийн нэг тийм хэсэг ба нөгөө талаараа бол бүгд дандаа ингэж хоорондоо ярилцдаг, бүгд дандаа туршлагаа хуваалцдаг. Яг тийм байсан. За тэгж жагаад ирээд сая 9 сард би төрийн ордонд болсон сэргээн засгийн нэг конференцд оролцсон л тоо. Тэгээд тэрэн дээр болохоор би өглөө очиод тэгээд өдрийн хоол идээд тэгээд оройн 5 цаг хүртэл ерөөсөө тэр танхим дотор сууж агаад гарч ирсэн. Энэ сонссоор гад. Маш олон илтгэгч нар байсан. Бид нар илтгэгч нарыг ерөөсөө ур чадвар дээр нь юу ч хэлэхгүй мэдээж маш мундаг хүмүүс мундаг илтгэлээ тавьсан, мундаг танилцуулга хийсэн, судалгаа танилцуулсан. Тэгтээ нөгөө би одоо тэр судалгааг ингээд сонсчоод танах яаж, танаа төв яаж тэнцээ тэгжилээ ингээ хоорондоо юм ярмаар байгаа байхгүй. Тэр чинь нөгөө коридор цай ууж яхахын ярилцлага биш. Би болохоор яг зохион байгуулалтын хувь тийм байгаасаа гэж хүссэн. Ер нь бол манад одоо тийм хэв маяг нэвтрэх маш хэрэгтэй байна л гэж харж байна. Тэгээд дээрэс нь бусад мэргэжлэнүүдийгээ сонсдог байх, ойлгодог байх, харилцаа ярилцдаг байх, юмаа хуваалцдаг байх тий. Яг үнэ. Энэ зөвхөн минийх гэдэг өмчлүүд байх шүү дээ. Одоо таны яг дэмжих төвдөр би бүр яг ингээд заавал хэлчмээр байгаа юм нь болохоор би тэр дэмжих төвийн бодлогыг маш зөв гэж бодод байгаа байхгүй. Тэр болохоор нөгөө сургуульд хүүхдүүд хамрагдах хэвээр тэгингээ ялгаа нэгэн дэмжлэг авах хэвээр гэж үзээд байгаа. Тэг би энийг болохоор ямар зам руу бити яваасаа гэж бодож байгаа гэхээр сургууль стил айгүй хэрэгцээтэй чухал зүйл тэрний хажуугаар дэмжиж байгаа. Түүнээс бол дэмжих төв боловсролын үйлчилгээг бүрэн ч юм уу үзүүлэх байгаа газар биш гэдгийг яг зөв ойлгоод дэмжих төвийг дэмжих төвөөр нь маш тэгээд тэр дэмжих төв чинь бас ингээ гоё багшintайгаа шууд утгаараа хамтарч ажилладаг. Дахиад нөгөө нэг гоё уулзалтуудаа хийгээл хоорондоо тэр яаж ийн тэгвэл тархинаас ажилтаа хүүхдэр тэр яаж ийн аутизмтай хүүхдтэй бид нар яаж ийн гэдэг ингээ хоорондоо кейс хэлцүүлэг хийдэг. Яг үнэ.
гэрлэг нөгөө оролцсон гээд би нэг группүүд дээр ингээд танилцуулга хийгээд тэгээд бодит кейс одоо тусгай хэрэгцээт боловсролын талаар асуух асуулт байна уу гэд оруулсан. Тэгээ нэг хоёр асуулт ирсэн л те. Тэгээ эндээс нэг асууя. За нэг сургуулийн нэр хэлээд яхав те. Нэг сургууль сурдаг. 6 дугаар ангийн хүү аутизмын хүрээний эмэгтэй гэж уншлагдсан. Тухайн сургуульд нэгдүгээр ангиас эхлээд сурсан байгаа. Тэгээ 6 дугаар ангидаа ороод ерөн сургуульд явхаа болсон. Тэгтээ 30 минут яг такс суулгаад яг ингээл одоо хууламжлал хэлэх ч юм уу те. Одоо тэр ухаан хүүхдийн онцлогтод тохируулж хичээл заадаг юм шиг байгаа юм. Гэхдээ хүүхд өөрөө явмааргүй байна гэдэг байна. Одоо ингээд хүүхдээ хэрхэн яаж одоо багш нарт нь хэлэхээр одоо бид нэр энэ л байдлаараа хичээл номоо орно гэсэн тийм тайлбар тавьдаг юм байна. Тэгээ энэ нөхцөлд одоо ямар гаргалгаа байна. Хүүхд нь ерөөсөө сургуульд явахгүй гэдээ явахгүй байгаа юм байна л да. Хамгийн чухал нь болохоор нөгөө хүүхэд сургуульд явахаа өмнө яг нөгөө бүх хэрэгцээнд хангагдаад явж гинөө гэдгийг шууд ярмаар санагдаж байна л да. За тэгвэл нөгөө хүүхдийн сэтгэл зүйн байдал нь за тэгээд одоо нөгөө хүүхд хийх дуртай юм байгаа штэ тий. За жишээлбэл аутизмын хүрээний эмэгтэй хүүхдүүд маш их мэдрэхүүн хэрэгцээ ихтэйдэг. Тэгээд тэр хэрэгцээнд хангагдаж гинөө. За тэрийгэ хангаад тэгээд сургуульд явж гинөө гэдгийг бас анхаарч үзэх хэрэгтэй юм. Гэтэ би энэ дээр ингээд аюу энгийнээр аутизм дээр ингээд нэг тайлбар хийхэд одоо жишээлбэл нөгөө бодлын нөгөө ийм тархины нөгөө хүн ингээд нөгөө альва хөгжин сэтгэж танин мэдэх ийм чадвар дээр нөгөө нэг хүүхдийн нөгөө тархины онцлог гэж байгаа шүү дээ тий. За тэрэн дээр нөгөө нэг би яг нөгөө аутизмын судалгааны хичээл дээр үзчихсэн тэр нь болохоор нөгөө бодлын одоо онол гэж байгаа байхгүй. За тэрэн дээр болохоор яг юу би айгүйх сайн санаад байна вэ гэхлээрээ бид нар ингээд альва нэг зүйлийг жишээлбэл одоо таамаглах үндсэн дээр ингээд сурч байгаа. За жишээлбэл та одоо би энэ аяганд ингээд нөгөө нэг кофе хийгээд за чихэр хийгээд ингээд хутгаж илаа. Энд ингээд хүүхэд ингээд байлаа гэж бодоход хүүхэд ингээд кофенд ингээд чихэр хийгээд ингээд хутгах юм бах та. Тэгвэл энийг ингэж хутгахгүйгээр нэг талаар нь хутгуул яах юм бол эсвэл энийг яг ингэж бөөрөн хэлэхгүйгээр ингээд сэгсрээд үзвэл яах юм бол гэх тээ. Ингээд нөгөө яах юм бол гэдэг чинь нөгөө дандаа таамаглал шүү дээ тий. Тэгээ хүүхдийн ингээд тархины хөгжил нь танин мэдгүй хөгжил нь нэгж явагдаж байгаа байхгүй. Тэгэнгүүт энэ бүр ингээд кофе биш өөр усан дотор чихэр хийвэл яах юм бол ч юм уу тий. Юу гэдэг одоо тэр нөгөө таамаглал чинь хайзгааргүй шүү дээ тий. Харин аутизмын хүрээний эмэгтэй хүүхдүүд болохоор юмыг нөгөө маш эмтэс дараатай цохилтолгойтой одоо ингээд яг яах юм тэрний дараа яах юм гэж сурж байгаа. За нэг кофен дээрээ тайлбарлах юм бол кофе хийлээ, чихэр хийлээ, яг ингэж хутганаа гэж эцэг их зааж өгöd харуулах юм бол яг тэр хүлцэг тийж юм. Тэр болохоор нэг таамаглал гэхээсээ илүүгээр яг юу зааж өгснэг яг тийм маягаар сурдаг буюу маш эмзэгцтэй сэтгэл гэдгээр бодож байгаа тийм арга барилахгүй. Тэгэхээр нөгөө нэгэн чадвартай нэгэн чадваргүй, нэг нь асуудалтай асуудалгүй гэхээсээ илүүгээр тухайн хүүхдийг таамаглах гэсэн хүлээлт тавихгүйгээр юуг яах гээд байгаа гэдгийг маш тодорхой ингээд зааж өгөх тийм заах арга барил маш хэрэгтэй байна. Тэгэнгүүт тухайн хүүхэд хэрвээ өөрийнхөө тэр хөгжилд ингээд тохируулан яг тийм хэрэгцээтэй арга барилаар нөгөө маш тодорхой зэгцтэй ингээд заалах юм бол нөгөө хүүхэд чинь сурахад амархан буюу маш амархан болно л доо. Одоо жишээлбэл та бол ингээд компьютер дээр яг ингээд юмаа ингээд энэ кейборднууд чи яг ингээд танд одоо ингээд байна шүү дээ. Яг дараа талаараа ингээд байна. Та тэгээ ингээд хийцэн сууж байхад ингээд сургуульд ороод ингээд танд кейбордн дээр юм бич гэсэн чинь бүх нөгөө өсгнүүдийн энд ч нэг тент ч нэг заацсан. Яг энийг ингээд дагаад хийгээ тэгвэл танд ингээд амар хүнд бэрхшээлтэй санагдтыг. Тэрийг ингээ өдөр болгоо нөгөө сургууль руугаа яваал өдөр болгоо нөгөө нэг үсгээ ингээл линчэнээс ингээл хаах гал авил танд ямар ингээд сэтгэл зүйн хувьд ямар хэцүү санагдах уу тий. Тэгэхээр нөгөө өөрийнх нь сурах гад байгаа юмыг яг энэ кейборд чи ингээд нэг сайхан зэгцтэй игнүүлж тавиад яг ингэж суруул ингэнэ гэдгийг зааж өгөх тэр арга барил маш чухал байна. За гэртээ энийг нөгөө нэг эцэг эхчүүд ингээ хийхдээ би бол хамгийн түрүүнд юунаас за 6 дугаар ангийн хүүхд бол мэдээж бүр нөгөө хөрөгчөн дотор идэх юм юу байгаагаасаа бүр ингээд өнгөрцөн баг л та. Одоо ингээл нөгөө хөрчин дотор байгаа юмыг ингээл авч идэхтэй жишээлбэл ингээл банан идэх гэдгийг бананыхын зургийг ингээ хэвлээд тавьчихвал надад зүгээр ч юм шиг санагдаад байгаа байхгүй. За тэгвэл 6 дугаар ангийн хүүхдийн яг саяны ингээ жишээн дээр болохоор хүүхэд гэртээ яг тийм зэгцтэй байдлаар суралцах арга барилтай болсон байна уу? Яг нөгөө тэр арга барилаа олсон байна уу тий?
За яг хүүхэд ингээд давтаж бичих дуртай юм уу? Эсвэл давтаж унших дуртай юм уу? За эсвэл нөгөө нэг дагаж хийх дуртай юм уу те? Тухайн хүүхдийн онцлог болгоно нөгөө өөр. Тэр тусмаа аутизмын өрөөний онцлог чи яг аутизмтай хүүхдүүд яг бүгд юм байдаг гэж хэлэхгүйгээр аутизм дотроо тэгцтэй сэтгэх дотроо яг яаж хийгээд байгаа юм те? Нөгөө пазл лего ингээд маш хэвлүүлэх дуртай хүүхэд байх юм бол тухайн танин мэдхүн хичээлийг жоохон юм эвлүүлэх маягаар ингээд заагаад өгчих. Яг Тэр арга барилыг ингээд өөрөө олж сургачсныхаа дараа нөгөө нэг багштайгаа хамтарч ажиллах буюу нөгөө нэг багш нь манай хүүхэд яг ийм байрлалаар ийм арга барилаар ингээд заагаад өгчих юм бол манай сурах маш дуртай байдаг гингүүд нөгөө багш нь тэрэн дээр нь үндэслээд хэвлэмэл материалыг яг тийм маягаар хэвлэж өгөөд тийм маягаар ингээд их шамруулад сургачих юм бол илүү зүгээр ах. Нөгөө талаасаа нөгөө мэдрэхүүн хэрэгцээ, сэтгэл зүйн хэрэгцээ, нөгөө хүүхдэд тул онцлог хэрэгцээ буюу одоо тэр гарын алханд байгаа мэдрэлийн эсүүдийг сайн дэмжсэн байна уу, хөлийн уланд байгаа мэдрэлийн эсүүдийг сайн дэмжсэн байна уу, энийг ингээд сайн гурил зуруулж гин үү, сайн баримлын шавраар юм хийлгэж гин үү те. Энэ болгоныг ингээд дэмжчихэд сургуульдаа ингээд явуулах юм бол нөгөө хүүхд чи ядаж нөгөө бэлтгэгдсэн нөгөө хэрэгцээнд хангалтсан учраас танин мэдгүй тэр үйл явц хөгжил явагдахад бэлэн очих болов гэж энэ кейсэл дээр бол хэлмээр харин надад бас энэ кейсийг уншаад ирэнгүүт би бас нөгөө мэржлийн талаас ингээд бодож байгаа ш тий. Тэгэнгүүт би багштайгаа хэрхэн яаж хамтарч ажиллаа тэр хүүхдийн онцлогдсон тохирсон ганцаарчлсан сургалтын төлөвлөгөө мэдээж боловсруулдаг баг. Гэхдээ тухайн хүүхдийн нөгөө мэдрэхүүн асуудлууд гэдсэн ш манай хөдөлмөрлөл дээр бол мэдрэхүүн дээр бол 1-8-т ажилладаг. Яагаад гэвэл төв мэдрэлийн тогтолцооны фундаментал буюу суурь асуудлууд байдаг. Энийг ерөөсөө сайн ингээ мэдхгүйгээс болоод тэр хүүхдийн чимээний ч юм уу хөрөлцгүүн ч юм уу те проприоцепторын вестибулярын ямар хэлбэр байна вэ? Зөндөө 4 төрөл байгаа шүү дээ. Тэгээд тэрийг одоо онцолж харж тэрэн дээр ингээ дэмжлэг үзүүлж ийж багшийн заах арга зүйдээр ингээ хамтарч ажиллаад зарим тохиолдолд хамт хичээлээ орсон ч болно шүү дээ. Тэгээд нэмэх нь тэр хүүхдээ орчны тохируулах дээр ажилладаг. Яг нөгөө нэг ингээ стандарт сургуулийн нэг ингээ ширээ сандал тэ тэрэн дээр яг таг суугаа 30 минут суугаад юм хуул бичгээр хэцүүл. Тийм. Яг наатан дээр чинь нөгөө нэг би аутизмтай хүүхдийн нөгөө сургууль дээр сая англи дахтаа дадлага хийсэн. Тэгсэн чинь нөгөө нэг хүүхдүүд болгон гэдэг өөр сандал дээр сууж исэн. Зарим нь болохоор яг нөгөө стандартын сандал байгаа шүү дээ тий. Тэрэн дээр зарим нь болохоор нөгөө ийм дөрвөн хөллөсөн ийм дөрвөлжин биш. Ингээд нөгөө найгадаг ийм сандалнуудад шүү дээ. Тим сандал дээр ингээд суудсан. 40 минутын турш ингээд суулах байгаа бол тэгвэл ядаж нөгөө сандлын солиод өгчих юм бол ингээд найгаанцж байгаа ч гэсэн тэр дотор байгаад боловсролын үйлчлэгэнд ингээд хамрагдаад байгаа. За тэгвэл сквал нөгөө нэг одоо яг энэ дээр ингээд байгаа шиг ийм тод өнгөнд ингээд тухайн хөлт мэдрэг байдаг бол уг нь бол ингээд миний санаагаар бол нэг тохируулга хийгээд нэг жоохон гэрлийн жоохон ингээд багасгадаг universal designer ингээд ашиглаад тэр тохируулгын жоохон өөрчилж. За яг тэр бол нөгөө сургуулийн хэмжээнд болчиход байна. Тэгээ нөгөө анги танхимын хэмжээнд багштай ингээд хамтарч ажиллах бол тэр хэрвээ тэр сургууль ингээд мэрэгжлийн дэмжлэгийн хүн байдаг бол мэрэгчлэн байдаг бол тэр хүн бол ингээд маш зөв дэмжлэгийг заавал гаргаж өгөх хэрэгтэй. За тэгээд багшд тэрийг хэмжээгээр зөвлөөд за энэ хүүхд бол ийм хэрэгцээтэй хүүхд юм байна. Энэ дээр нь үндэслээд ийм маягаар арга барил заагаад өгчүүлгээд тэгээд тэрэн дээр нөгөө эцэг гэх юм яг гэртээ яг нөгөө нэг арга барил. Тэгээ би энийг одоо нөгөө тухайн хүүхдийг нь яг бүр сайн мэдгүй учраас яг юу гэж хэлмээр байна гэхээр аутизмтай яг онцлогтой хүүхдүүд бол маш тодорхой зэгцтэйгээр суралцдаг. Нөгөө тархины хөгжил нь тийм маягаар нөгөө хөгжих боломжтой байгаа учраас тэрэн дээр нь үндэслээд хэлээрээ. За тиймээд нөгөө хэл ярианы асуудал хэл яриагаар илэрхийлэхгүй байгаа л заавал тэр хүүхдийг үг яар гэж яриулах галт хэлтий. Юм л ярьж болоо гэж утцсан тий харилцааг бол гой ингээд visual card гэж байна. За нөгөө нэг номон дээрээс юм ингээд одоо зааж хэлэх гэж байна. Анги танхимдаа одоо манай багш нар болдог бол бүхэл хүүхдэд хэрэгтэй шүү дээ. Нөгөө нэг юуны мэдрэмжийн нөгөө индекс байдаг тий. Одоо ингээ би юу мэдэрч чинь тэгвэл яагаад мэдэрч чинь тий. Тийм заавал би ингээл ууртай байна гэхээр орилж шаарлаж зан үйл гарахгүйгээр тэрийг би ингээл гаргаал тэгэх юм бол за тэгвэл одоо чам 5 минут үгүй чи ингээд нөгөө нэг дэрэн дээр ч юм уу тайвширч өөрийн гэсэн онцлог тайвширдаг хувийн орон зай орчин байх тэрийг бүрдүүлж хэрэгтэй. Тэгэхээр их л юм байна да. Хоёулын яриа бол өнөөдөр ингээд дуусахгүй ганцхан аутизм ярихад л юм биш үү. Тэгээд зан үйл гэдээ ярьсан дээр нэг яс ярьчихв. Зан үлийн одоо илэрхийлэл тэр өөрт нь таалагдахгүй болоод байна. Өөрийгөө илэрхийлж чадахгүй болоод байна. Тэр одоо нөхцөл байдлыг мэдрээд тэр хүүхдээс одоо эмгэг зан үйл те хашгирах, уулах, юм хөвдөх
хүн зохих, зодох тийм асуудлууд майжих гэдэг өөр онцлогуд гараад байна штэ. Тэгэхээр нөгөө нэг тэнд хүргээд байгаа нөхцөл байдал яг юу вэ гэдгийг таньж мэдэх нь бас маш чухал. Дээрээс нь бас нэг асуулт байсан. Тэгээд ерөнхийд нь яач таймаар нь ярьчээ. Тэгэхээр нөгөө багш нар ингээд хүүхдүүдтэй их эвгүй харьцах юм аа. Ингээд хүүхдүүдээ авчичаад ингээд гадна талаас цонхны доороос ингээд сонсох юм аа. Хүүхдээ өгөх юм авах гээд явж байх та. Тэгэхээр нэг хүүхдтэй хой чи юм уу гэл янз бүрээр ингээд их өндөр тооноор хашгирч одоо зандрах тохиолдлууд байх юм аа. Тэгээд тэрнээс болоод хүүхдүүдээ ингээд цэцэрлэгт өгч чадахгүй байна гэсэн нэг тийм ээж юм бас асуулт байсан л да. Тэгэхээр багш нар ер нь хүүхдтэй хэрхэн эцэг эхчүүд ч гэсэн хамаатай. Ер нь бол яаж харилцах ёстой юм бэ? Тэгж ойрлж ашиглах зөв юм уу? Хамгийн энгийнээр хамгийн товчхоноор хэлэх юм бол хүндлэх. Хүндэлж харьцах хэрэгтэй тий. Бид нар нөгөө хүндэлж одоо би бол таныг ингээ хүндлээд харьцаж байгаа шүү дээ тий. Хүүхдтэй ууг нь бол яг зөв арга нь бол ингээл хүндлээд л харьцчмаар байна. Тэгээ би яг нөгөө наадах чинь яг над жишээг чинь гэх юм бол өөрөө ч яг мэрэгжлийн улсын мэрэгжлийн байгууллагад олж харсан. За хүүхдүүдтэй бол ерөөсөө хөөй тэгээ тий. Хөөй тэхгүй. Хөөй хин чамаа бос гэсэн. Хөөй хин чамааг аав гэсэн. Дан захиранч шигсэн тий. Ерөөсөө харилцаал дандаа нөгөөх нь дандаа ингэсэн. Тэгэл нөгөөх нь хөөй гэд ийм хандлагыг хараад миний амир сэтгэл өвдсөн. Яагаад найзаа гэд хэлчих болохгүй юм бэ? Яагаад тий дуржоо гэд хэлчих болохгүй юм бэ те. Тэгээд хүүхэд яг тийм байдалд хизээч тань мэдгүй хөгжихгүй. Сэтгэл зүйн тийм амир тогтургүй байдалд хүүхэд зүгээр айдсаар юмыг нөгөө хүнийг тайван байлгах, нөгөө хүнийг нөгөө хөөй амир үгүй хэлүүлэхгүй болох тий тэрийг нөгөө одоо нөгөө том хүний хэрэгцээг нь л хангаж өгөх маягаар суралцчих гэсэн үг шүү дээ. Ууг нь бол нөгөө сурах хэрэгцээ гэдэг чинь нөгөө өөрийнхөө хүүхдэд хэрэгцээ байгаа тий. Тэгэхээр нөгөө урам зориг сэтгэл тайван байдал дээр тулгуурлаж сурах юм байгаад байгаа юм л та. Тэнгүүд мэрэгчлэнүүд бол ингээд маш сайхан хүндэлж харьцаж эхлэх нь айгүй чухал. Гэтэ энэ нэр айгүй урт хугацааны цаг хугацаа орох гэж бодсон. Ягаад гэвэл би өөрөө ч гэсэн ингээд баг сургуульд сурж явах үе ч юм уу ингээд яхаар би бол ингээд багшаас амар айдагсан байхгүй. Тэгэл ингээд яг л нөгөө ингээд зэхэл ингээд суугаалтай хичээлээ хийдэг. Тэгээ бид нар өөрөө тийм зан төлөөр хүмүүжээд за тэгээд манай боловсролын систем бас буцаагаал нөгөө багш төвтэй тий. Ер нь бүх газар л багш төвтэй байна. Тэгээ багш төвтэй ингээд бэлтгэдэг өөрөө багш төвтэй тэр арга зүгээр зам бүрөөр ингээд яваад өөрөө багш болж байгаа хүмүүс чинь яг юу сурсан түүнийгээ л заан шүү дээ тий. Тэгэхээр бас яг шууд нөгөө багш нарыг тэгж хандаад байна гэдэг нөгөө багш нарын буруу гэж хэлэх нь буруу ч гэсэн. Гэтэ тэр багш нар маань одоо тий гой 21-р зууны ийм гой олон юм ингээ хөгжсөн үед ажиллаж байгаа юм чи одоо ягаад өөрчлөгдөж болохгүй гэж тий. Зан үйл дээр болохлээрээ ерөөсөө хүүхдийг нөгөө альва нэг зан үйл гэдгийг шинж тэмдэглэх гэж ойлгох хэрэгтэй тий. Одоо нөгөө нэг бид нар ингээд ямар нэгэн томуудд ингээд өвчнийг идэхээр туслаа гэж бодоход тий. Томог л идгээ гэж бодно гэхээс нус хожоод байгаагийн л гайг болгочихсон. Халууралтын л гайг болгочихсон гэл тий. Бодохгүй тий. Яаж тэр нэг томог нь эмчлэхгүй гэдэг арга замыг бид нар илэрхийлнэ гэхээс ч нөгөө нусыг гойжуулдаг юм ингээд гойжуулдаггүй болгох юм хэрэглэхгүй шүү дээ тий. Яг тэрнтэй адилхан зан үйл гэдэг чинь тэр нус гойжоод байгаатай л ялгаа байхгүй. Болохоор бид нар яагаад энэ зүйл явагдаад байна вэ? Хүүхэд яагаад юу илэрхийлэх гээд хүүхдийн нөгөө нэг сэтгэл зүй танин мэдхүү хэрэгцээ маш ингээд бага байгаа учраас тэрийг ингээд илэрхийлж чадах тэр зүйл нь л зан үйл хумсаам ирэх хүн зохих тий өмшөглөх за тэгэл хуруугаа хөгч юм уу ингээл зөндөө олон зан үйлүүд байгаа. Тэдрийг ингээд ямар үед тэр нь илрээд байна. Яавал илэрхгүй байна те. Тэрийг нь тэгвэл яаж дэмжих үү те гэдгийг л илүү анхаарах хэрэгтэй болов уу гэж бодсон. Гэтэ би сая ингээд нөгөө төрийн байгууллагт ингээд төр хугацаагаар ажиллаж харж байхад болохоор эцэг гэхээс шалтгаалсан зан үлийн доголдол айгүй байна гэж бодсон. За тэр нь болохоор нөгөө эцэг эхчүүд өөрсдөө юмд амар түргэн уралдаг. Одоо жишээлбэл ингээд нөгөө зан үлийн одоо асуудалтай хүүхэд над дээр үнэлгээнд ингээд ороод ирээд миний тоглоомод айгүй муухай шийдэж ийн л та. Тэнгүүд би тэрийг болоорой гэж хэлээг байгаа хгүй. Дүнгэж орж ирэл яг муухай шийдэж ийн. За тэнгүүд би бол ажиглаж байгаа шүү дээ тий. Ажиглаж байгаа гингүүд
эцэг их тэн дээр юу эцэг эхлээд хүүхдээ хэлэхдээ манай хүүхдэд амар муухай төргөө уртаа. Амар муухай орилж харлал ингээл хүний үгийг сонсдог шууд цохоод авдаг гэдэг ч аахгүй юу. За үгүй асуудалтай хүүхдөнтэйгээ хараа байж итл нөгөө хүүхд яг нөгөө үйлдэл хийж ийн миний тоглоомыг шийдчихлээ. За тэгж итл эцэг их тэрэн дээр ямар хариу үйлдэл үзүүлж ингээ хөөч чи эмчи өрөөнд орж ирээд ингээд муухай юм би эмч биш. Эмчи өрөөнд орж ирээд ингээд тоглоомын нэвчлээ. Би энийг чи ингээ мөнгөөр авч төлж өгдөг юм. Гээд ингээд амар өндөр дуугаар шууд цохоод авч байгаа хгүй хүүхдээ. Тэнгүүд тийм юм мэдэрч өсч байгаа хүүхд чинь нөгөө үйлдэлээ хийхгүй хав дээ тий. буцаа гарч. Тий. Тэгэхээр нөгөө зан үйл чинь зан үйлээс л гарч ирж байгаа бас нэг тохиолдол байна. Нөгөө талаар тухайн хүүхдийн сэтгэл зүйн бас ямар байгаад байна гэдгийг маш сайн мэдэх хэрэгтэй байна. Зан үйлийн талаар тусдан дахиад ярих баха. Би бас дараагийн дугаар дээрх зочинтойгоо бас энэ талаар ярилцаа. Дараа нь хэдүүлээ магадгүй эцэгчүүдээс хүсэлт ирэх юм бол бас дэлгэрүүлж ярья. Тэгэхгүй бол бас их ортой хугацаа шаардах гэдэг. За ингээ яриад байвал зөндөө асуудал байна. Тэгээд одоо яг энэ чиглэлээр үргэлжлүүлээд Монголд ажиллах уу? Ажиллана. Тэгэхээр одоо хамгийн түрүүнд хийж хэрэгжүүлэх нэг 2-3 нэг шаардлагатай ажлууд юу байна яг энэ? Би ерөнхийдөө бол нөгөө заавал тусгаартай төвлөрийн бишэлтэй хүүхдүүдтэй гэхээсээ илүүгээр ерөнхийдөө хүүхдийг нөгөө эрт үеийн дэмжлэг танин мэд хэрэгцээ маш их байна гэж би бол өөрөө ерөнхийдөө анзаарч мэдсэн. За тэгэхээр би бол бүр нөгөө бага насны 0-оос гэдгээс нь 0-оос 3, 0-оос 18 сар гээд тэр хүүхдүүдтэй за хөгжлийг нь яаж дэмжих, хөдөлгөөнийг нь яаж дэмжих, ер нь л цогц хөгжлийг яаж дэмжих вэ гэдг дээр эцэгчүүдийг чадваржуулаад за тэг хэрэгтэй хүүхдүүдээр нь одоо дэмжлэг үзүүлж ажиллах тийм ажлыг нэгдүгürt хийгээж бодож байна. За хоёрдугаар талхлаарэ би яг боловсрал руугаа чиглээд за хүүхдийн боловсрал дээр багш нартай хамтарч ажилладаг, за хүүхдүүдтэй хамтарч ажилладаг тийм арга зүйн дэмжлэгийн ажил ерөнхийдөө хийгээж бодож байна. За тэр нь болохоор магадгүй хувийн сургууль, магадгүй улсын сургууль, магадгүй олон улсын байгууллага, төрийн байгууллага аль нь байхаагүй мэдэхгүй байна. Гэхдээ ерөнхийдөө бол яг тэр чиглэлээр багш нарыг чадваржуулж хамтарч ажиллах тэр чиглэлээр ажиллая гэж бодож байгаа. Тий яг олон улсаас бол хийх юм бол манай Монгол улсад бол хамгийн ихээр Монгол хүүхдэд тохирсон бодлого, журам арга зүй маш хэрэгтэй байна гэж харж байна. Энэ тусгай хэрэгцээт боловсролын салбарын хүн бол биш бид анх юм шүү дээ. Тэгэхээр нөгөө миний одоо чиний ярихыг хүндхийг хүссэн тэр сэдвүүд арай нэг асууж амжаагүй одоо агуулгууд юу байсан бэ? Тэрийг одоо хэлхийг хүссэн зүйлүүдийг эцэг эхчүүд, бодлого тодорхойлогч нар, багш нар одоо хэн байдгийг тэр бүхэнд ингээд хэлвэл юу яах вэ? За яг төгсгөлт нь бүгдийн дүгнээд багцлаад хэлэх юм бол яг Монголын нөхцөл байдал хамгийн хэлмээр байгаа нэг л өгүүлбэр байна. Хүүхэд бол засаж янзалдаг объект шээ. Хүүхэд бол хүн. Хүүхэд яг тантай адилхан хичнээн биеийн жижиг таны мэдгүй хөгжөөг байгаа ч гэсэн яг тантай адилхан хүн учраас хүүхэд хүндлэгдэх хэрэгтэй. За тэг хүндлэлийнхаа араас ингээд хүүхдийн хөгжлийг дэмжих тэр зүйлүүд явнаа. Тийм болохоор ингээд нэг засаал янзлал за ингээл ингэ чинь тэгвэл тэг чинь гэдэг юм биш. Тэгээд хүн гэдэг чинь өөрөө маш онцлог нэгэн хувь байгаа учраас яг тэрэн дээр хүндлэл явагдаад хөгжил явагдана гэдгийг л ойлгох гэж байна. Эцэг эхчүүд, багш нар болон бусад бодлогын одоо чиглэлийн талаас одоо явууг наривчлан ярилцахыг хүсэж байна. Тэр сэдвүүдээр ингээд наривчилж ярилцъя. Зөвхөн одоо тусгай хэрэгцээт боловсрал гэхгүй, зөвхөн ангаах ухаан сэргээн засах гэхгүйгээр одоо сэдвүүд бол бидний өмнө бол нээлттэй байгаа шүү. Тэгээд үнэхээр энэ үн цэнтэй боловсролыг гадаадад эзэмшээд Монгол улсынхаа энэ салбарын төлөө ингээд зүрх сэтгэлээ зориулаад ирсэн чамд бас маш их баярлалаа. Салбарынхны өмнөөсөөс баярлалаа. Тэгээд жижигхэн бэлэг гардуулж өгмөр байна. Шинэ дэлхийн хүүхд хөгжлийн төв гэж байгаа. Манай одоо үеийн үйл ажиллагаа байгаа. Тэгэхээр энэ дотор миний бичсэн ном байгаа. Тархины харуултын дараах хөдөлмөр засал гэдэг ном байгаа. Тэгээд бас энд баярлалаа. Хэрэгтэй. За гэрлээдээ маш их баярлалаа. За намайг урьж оролцсонд баярлалаа. Би тэгээд бас мэрэгжлийн талаар ингэж ярилцах маш дуртай байдаг. Тэгээд
би бас олон мэрэгчлэнүүдтэй хамтарч ажиллагаанд бол танаас подкастыг үргэлжлүүлэн үзээд ямар хүмүүс байна, ямар санаануудыг хэлж ийн гэдгийг бас сайн таньж мэднэ. Тэгээд ийм гоё подкастыг эхлүүлж байгаа болгоогч та бас баярлаа. Бас За амжилт баярлалаа. хүсье. Чиний ажилд бас амжилт хүсье. Тэгээд манай подкастыг бас ивент гэж оролцсон байгууллагуудад та бүхэн танилцуулгыг хүсэж байна. Тэгээ Yours Cigmen болон Green Wizard студийн хамт олондоо бас талархалснаа дахин илэрхийлье. Ингээд эрхэм сонсогч, үзэгч та бүхэн маань дараагийн удаа ямар сэдвүүдээр тухайлан одоо подкастын маань одоо сэдвүүдийг сонсомоор байна. Биднэрт бас санал, хүсэл, комент бичиж үлдээгээрэй. Ингээд баярлалаа. Баярлаа. Баяртай. Баяртай.